Бодролгын ярилцлага үзэгч та бүхэндээ хүрж байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт Хүнс үдэ аж ахуйн газрын нэр Гамбол оролцоод байна. Ингээд тэндийн өдрийн мэнд хүргэе. За та бүхэнд бас өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр аймгийн онцгой комиссаас бол махны худалдааг зохион байгуулах чиглэлийг өгсөн. Тэгэхээр энэ одоо махны худалдааг ямар өдрүүдэд зохион байгуулах чинь за хичнээн тоон махыг яаж хичнээн иргэд оролцож тэ энэ махны үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа юм бэл. За ер нь жил бүрийн намрын сүүл сар өвлийн ихэнх сард эдишгэл арга хэмжээ зохион байгуулдаг. Тэгээ энэ жил энэ ковид зар тахлын улмаас дээр нь бас нөгөө малын шүлхээ өвчин гарсан. Үүнтэй холбоотой эд арга хэмжээ бол хойшлогдоод тэгээ хугацаанд зохион байгуулж чадаагүй. Энэ бас манай энэ мах бэлтгэн нийлүүлэгчид мал өхөр иргэд малчид дээр нь нөгөө хэрэглэгчид иргэдийн бас усан хүлээсэн ингээд ийм арга хэмжээ болдог л даа өгнө. Тэгээд сая харин 1 сарын 11-ний өдөр аймгийн онцгой комиссийн хурлаас зүгээр нэгэнт одоо ичний цаг бол өнгөрчихсөн тийм ээ Монгол одоо юугаараа бол үнэмслээрээ гэхдээ иргэдийн бас энэ айл өрхүүдийн махны хэрэгцээг бас одоо хангах нэмэгдүүлэх энэ чиглэлээр хангамжийн нэмэгдүүлэх чиглэлээр энэ махны худалдаа зохион байгуулах үүрэг өгсөн. Тэгээ энэ 1-р сарын 21, 22, 23 гэсэн 3 өдөр одоо манай Дархан сумын нарийн талбай буюу бидний зарц театрын өмнөх талбай дээр болно. Одоо бэлтгэл хангаж байна. За энэ дээр манай өдөөгийн мал өхөр иргэд одоо бас ингээд мал эд шар хэмжээнд оролцох гээд тодорхой тооны мах ингээд нөөцлөл бэлдсэн байсан. Үүнийг одоо борлуулж чадаагүй хөлөөрөөс болоод тийм ээ. Ийм байж байгаа. Эдгээрийг бас одоо зах зээлд нийлүүлэх боломж өгөх гэж байгаа. Дээр нь манай аймагт одоо маш олон тооны мал мах бэлтгэгчд байна, аж ахуйн нэгжүүд байна, мал мах бэлтгэж нөөцлөдөг. Энэ аж ахуйн нэгж энэ мал мах бэлтгэгчдээс бас судалгаа авсан. Эдгээр одоо аж ахуйн иргэд байна бас одоо бэлтгэсэн, нөөцлсөн маха гаргаж борлуулах ийм одоо бас боломжийг бүрдүүлж байгаа. Дээр нь бол бас манай иргэдээс өсөлт их ирж байна. Нэгэнт одоо мах борлуулж байгаа бол одоо дэжхэн гаралтай зарим төрлийн бүтээгдэхүүнийг борлуулах боломж олгож гэдэг. Ер нь хүнсний махан бүтээгдэхүүн тийм ээ бас шилбэл цагаан эдээ байж байна. Цагаан эдээ худалдааж болно. Дээр нь бас манай зарим одоо хүнсний үйлдвэрүүд махан бүтээгдэхүүнээ гаргаж нийлүүлэх боломжтой. Гэтэ энэ бол иргэдний анхаарах бол үзэсгэлэн худалдаа биш юм шүү зүгээр л махны худалдаа гэж ойлгоорой гэж. Тэгээ нэгэнт бол манай аймгийн онцгой комиссийн хурлаас цагаан сарыг бол өргөн хүрээнд тэмдэглэхгүй байхыг иргэддээ уриалж байгаа. За нийтийн зургалт хийхгүй байхыг бол хийхгүй болохоор шийдвэр гарчихсан тийм. Тэгэхээр цагаан сар бол ямар ч байсан өргөн хүрээнд бол болохгүй тодорхой. Гэхдээ яг иргэдийнхаа махны хангамжийг сайжруулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, ингэснээр өмнө өсөлтөөс бас орчин сэргийлэх арга хэмжээ болно шүү дээ тийм ээ. Ийм л зорилготой арга хэмжээ юм байна. Тэгэхээр махны одоо яг өнөөдрийн ханш ямар хөө байгаа бол за энэ одоо махны худалдааны үеэр өнүүд хэрхэн одоо та бүхэн маань тэр хэмжээнд баримж гэдэг юм ийм энэ одоо баримталж байгаа юм даа болов. Манай газраас бол 7 хоног бүр энэ томхон бодлооны төвүүд тэгээ мах худалдаалах газруудаас махны үнийн судалгаа ер нь өргөн хэрэглээний гол үеийн бүтээгдэхүүний судалгаа авч байгаа үнийн судалгаа. Ер нь нөөц тэгээ судалгаа хоёрыг. За одоогор бол махны үн бол нэг их тийм өндөр болчихсон тийм ийм одоо бохимдол үүсгэсэн зүйл алга. Хамгийн сүүлийн мэдээгээр бид бүхэн сая дөнгөж одоо шуургаагаа сууж байна. Энэ дээр бөөний үн бол одоо өхрийн мах 9500 дээдлэн шүү дээ. Хоньны мах 8500, ямаа 6800-аас 7000 орчим одоо үнэтэй байна гэдэг. За мэдээж энэ бол цаашаа жижигнээр оруулалталдаг. Гэхдээ альва бараа бүтээгдэхүүн бол нийлүүлэлтээс хамаардаг шүү дээ тийм ээ. Нийлүүлэлт одоо их сайн байх юм бол үнэ нь буугаад явдаг. Нийлүүлэлт хомсдол үүсчих юм бол нөгөө хэрэгцээгээд агаад үнэн өсөө явдаг ийм зах зээлийн жамсны хуультай. Тэгэхээр бид бүхэн бол аль болохоор нийлүүлэлтийг л одоо доолдуулахгүй байх. Ийм л одоо бодлогоор ажиллаж байна. За зүгээр нэгэн зах зээлийн зарчмаар явж байгаа учраас өргөн хүн аж ахуйн гэж өгвөл маха заавал тэдээр борлуул энэс дэш борлуулахгүй байхгүй гэдэг ийм бол боломж байхгүй. Тэгээ бисээ хэллээ. Тийм учраас үнийн зохицуулт хийх боломжгүй учраас нийлүүлэлтийн нэмэгдүүлгэл борлого барина л гэж. Бид бүхэн бас судалгаа хийж үзсэн. За аймаг бол энэ жил нэг ихний ээлж нь 200 тонн мах. Одоо хаврын улирал Архан хотын иргэдэд махны одоо мөн хомсдол үүсэхгүй байх энэ зорилгоор жил бүр махны өсөлдөг энэ жил 200 тонн махны өсөлж байгаа. Дархан мах эрдэнэгэн баан шалгараад ингээд махны өсөлж байгаа. Удахгүй 2 сарын 1 гээд аймагт махаа үлээж өгнө. Тэгээд энд нь хадгалж аваад хаврын улирал гаргадаг. За бас энэ
мал мах бэлтгэгч нар дээр нь энэ мах мөгтгөдгөн чиглэлээр үйл ажиллагааг энэ үйлдвэрлэлийг явуулдаг аж ахуйн нэгжүүдээс одоо яг зойр эсгэлэлт үлдэгдлийн мэдээ авсан. Нийтдээ нэг 880 орчим тонн мах байна. Энэ одоо тий. Тэр аймгийн 200-аас гадна. За энэ зарим нь бол бас Улаанбаатар хотын иргэдийн нийслэлийн иргэдийн молоо махны хангамжийн нэмрүүл чиглэлээр тэнд дотор шалгараад нөхцөлсөн мах чиглэл байна. Зүгээр ер нь ингээд өнгөөрөө үзэхэд бол бас гэж манай энэ мах уул бэлтгэгч нар иргэд бол ер нь өмнө жилээс ч санаж авсан байх. Нэлээд мах нөөцсөн байна бас. Тэгээ одоо цаашдаач бас одоо бусад аймаг орон нутагт махаа бэлдээд эндээ авчираагүй. Зарим ч одоо зойр савгүй тийм ээ. Тэгээ хаврын үйлрэлдээ авчирч гэдэг юм уу ингээд бас одоо хүмүүс байна. Тэгээ энэ солилгоог бас аваад ер нь бол одоо орвол махны хангамжилд олдол үсээгүй байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт үн бол одоо тэгээ өөрөгдөөд иргэдэд бухимдуулсан зүйл бол гайгаа байна. Махны худалдаанд оролцохоор хүсэлт эрүүлж байгаа хэдэн аж ахуйн нэгж байгууллага иргэд байгаа юм бол за тэгээд худалдаа маань ерөөхдөө бол 3 өдрийн хугацаанд үйлчлэн тэгэхээр халдвар хамгааллын дэглэм одоо өвчлүүлж байгаа иргэд мэн их яаж баримтлах тэр тал дээр бас зөвлөгөө тавьж. За бид нар бол зүгээр нэг их хүсэлт аваад зөвшөөрөл олгоол те. Ийм бол арга хэмжээ гадааш энэ талбай дээр болно. За хэдийгээр бас вакцин авч байна л да. Хэдэн аж ахуйн оролцох, танай оролцоо яах вэ? Хонгорос мас хэдэн малчид оролцохоор байна. Орхоноос хэдүүг ингээ авж ил байна. Зүгээр сундруу оврог чиглэл өгөөл вакцина тоогоо аваад ирсэнгүүдийн халдвар хоолны нэглэн барайл жоохон зайтаа зогсоочихно. За харин зүгээр тэр худалдаа ажиг иргэд өөрсдөө халдвар хоолны нэглэмээ бариад ингээл үйлчлүүлэх хэрэгтэй л дээ. Түүнээс биш мэдээж л ариутгал халдвар гүйтгэл хийгдэнэ. Зүгээр худалдаа ажиг иргэдийг бол бид нь одоо юу гэдэг юм те одоо дараалал халуурны үзэж шинжилгээ аваач гэдэг юм уу ийм бол боломжгүй. Зүгээр мэдээж манай иргэд одоо өөрсдөө сурсан байгаа да. Ер нь халдвар хоолны нэглэмээ яаж барих ёстой, яаж энэ одоо өвчл альва зүйлээс өрцөн сэрэг ирэх ёстой гэдгээр мэддэг болсон шүү дээ. Тэгээ энэ шагуулгаараа дотор бөөгнүүл бужигнуулах биш гадаа хийж байгаа. Талбай дээр. Тэгээ аль болохоор зайтаа зогсоод ингээд бас хүмүүсийг нэг дор бөөгнүүрэхгүй байх ийм л одоо бодлого болж ажиллана. За орчны халдвар гүйтгэл ариутгалыг бол хийлгэн. Орчны цэвэрлэгээ үүсгэхийг бол мөн одоо нийт ах мал эмнэлэг холбот газруудтай хамтраад хийнэ. Тэр нь хүссэн одоо иргэн аж ахуйн нэгж бүгд л оролцох боломжтой. Гарал үүслийн бичиг байгаа юу? Мэдээж тэрийг бас үдчих харж бас худалдаа холтуудын ихэд бас хэлэх бах тийм үү? Тэр байх уу? Гарал үүсгүүгээр одоо мал махны худалдаа хийнэ гэж бол угаасаа байхгүй шүү дээ. Монгол улсын бүх өвчин дүрмөрч байгаа хуулиар бол заавал гарал үүслээ байх ёстой. Мал эмнэлгийн бичиг нь байх ёстой. Тэр малыг эрүүл бүсээс бэлдсэн тийм ээ. Холбогдох одоо мал эмнэлгийн одоо ариутга юу тарилга туулга үйлчлэг авсан гэдгийг нотлох ийм байж ижил худалдаа хийгдэн шүү дээ. Тэгээ энэ ч утгаараа бол манай мал эмнэлгийн газар юу малын эмч нар бол гарал үүслээ өгөн сумдын дээр нь энэ дээр бас одоо мэрэгжлийн байгууллагатай хамтран ажиллана. Одоо мэрэгжлийн хэлтийн газар, мал эмнэлгийн газар тэд нар маань гарал үүслээ шалгана. Эрүүл аюулгүй хүмүүс гэдгийг нотлон тийм ээ. Энэ бол бүх хууль дүрмийн дагуу хийгдэнэ. За баярлалаа танд. За тэгэхээр энэ сарын одоо 21-ээс 23-ны өдрүүдэд махны худалдаа найрамдал талбайд болно. Тэгэхээр иргэд та бүхэн маань халдвар хамгааллынхаа дэглэмийг баримтлан махны худалдаанд оролцох хэрэгтэй байна.